Одоо та нарын зарим өрсөд нь бол энэ иргэнээсээ татгалзаад чам тийм хөрөнгө зоос өгөө тийм орд хаш өгөө гээд. Тэгвэл хэдэн зөвшөөрөх бол. Зөндөө олон зөвшөөрсөн. Тэгэхээр энэ зүйлийн үн цэнийг ойлгоогүй учраас л эмээ бодоод байгаа. Үн цэнийг нь яаж ойлгох вэ? Тэр их хэцүү. Үн цэнийг ойлгох гэж өвг дээцүүч нь хэдэн зуун жил дарлагдсан мөлий. Гэтэл та нар бас тэрийг ойлгохлоо эргэж хэвтлээ хэдэн зуун жил дарал болох хэрэгтэй болох бол. Тэгэхдээ баг та нараас юм үлдэхгүй баха. Тийм учраас тийм үн цэн ойлгох эсвэл тийм нэрвэлэг хүсэж чирэггүй. Өвөө Монгол тусгай тогтнож явах үед яг хоёр хөршийн нөгөө нөхцөл байдал гэх юм уу яг тэр нь гоё тийм эзгэн таарч цаг хугацааны эзгэн таарчсан байх үед нь ашиглаад тусгай тогтнсон харагдсан. Тэнд их нарийн юм болдго юм аа. Ер нь та нар их хийгийн тааруулж ажил тогтнож чадсан гэдгээ ер нь өөрсдөө судлаад үзвэл ойлгох чинь. Ямар далд зүйл болсон нэгч мэдэхгүй шүү дээ. Моочхой гүрэн дайдыг үүсгэж ертөнцийг залуурдж явсан нэг ус улчих заяатайгаа байлгүй дээ. Тийм үү? Тийм.